んにちは。今日は4月22日水曜日です。第48課の復習授業をやります。それでは授業を始めたいと思います。За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр бол 4-р сарын 22-ны сав гараг. За 48 дугаар хичээлийн давтлах хичээл орно. 第48課では動詞の詞液形を勉強しました。皆さん覚えていますか？ За 48 дугаар хичээл дээр бид нар үйл үгийн бусдаар үйлдвэрлэх хэв хэлбэрийг сурсан байгаа. Бусдаар үйлдвэрлэх хэв хэлбэр нь дараах хоёр үндсэн үүргээр хэрэглэгддэг. За нэгдүгээрт тухайн хүний хүсэг багт хүчээр ямар нэгэн зүйлийг хийлгэх албадан шаардлагаар хийлгэх гэсэн утгаар бол ашиглагдана. Хоёрдугаарт тухайн хүнд бас зөвшөөрөл өгөөд ямар нэг зүйлийг хийлгэхэд энэ үйл үгийн бусдаар үйлдвэрлэх хэлбэрийг ашиглана. За хамтдаа үйл үгийн группүүд хэрхэн бусдаар үйлдвэрлэх хэлбэр рүү шилжиж байгааг харцгаая. За нэгдүгээр группийн үйл үг бол хэвчлэн үгийн игнэний үсгүүдээр төгсдөг. За үгийн игнэний үсэг нь өөрийнхөө харалтаа агийн игнээ рүү шилжээд сэрүү гэдэг залгуур залгана. За жишээг уншаад явъя. Ав, аваасэру, каку, какасэру, ханасу, ханасасэру болно. За хоёрдугаар групп нь ганцхан рүү үсгээр төгсдөг. За рүү үсэг нь сасэру болж хувирна. За жишээг харъя. Таберу, табесасэру, миру, мисасэру, нэру, нисасэру болох нь байна. За 3 дахь группийн үйл үг нь сүрү, күрү гэсэн хоёр үйл үг байдаг. За сүрү нь сасэру, күрү косасэру болох нь. За өнөөдрийн хичээлээр реншү би буюу өөрийгөө хөгжүүлэх дасгал байдаг. Хөгжүүлэх дасгалын өмнө та нар гэрийн даалгаварт хийсэн байгаа. Тэрний хариуг хамтдаа тулгаад явна. За 練習日問題1。じゃあ問題1では普通の文章が書かれてあります。で、その文章を詞液形にするという問題ですね. За нэгдүгээр ажил бол энгийн хэлбэр дээр бичигдсэн байгаа өгүүлбэрийг бүгдээрээ доорх зургаас харж агаад шийкийн хэлбэр рүү шилжүүлнэ. За багш нь энгийн хэлбэрийг уншаад шийкийн хэлбэр рүү хэрхэн хувирч байгааг бас харуулад явъя. 1. 娘は電車の中で立ちます. Охин галт тэргэнд зогсдог. За шийкийн хэлбэр рүү. 私は娘を電車の中で立たせます. Би охиноо галт тэргэнд зогсоодог. 2. 子供は駅まで歩きます. Хүүхэд маань өртөө хүртэл алхдаг. За шийкийн хэлбэр рүү. 私は子供を駅まで歩かせます. Би хүүхдээ өртөө хүртэл алхуулдаг. 3. 子供はプールで泳ぎます. За хүүхэд маань усан санд сэлдэг. Энэ өгүүлбэрийг шийкээ болгоё. 私は子供をプールで泳がせます. Би хүүхдээ усан санд сэлүүлдэг. 4. 息子は塾に通います. Хүү маань дугуйлан дамжаанд явдаг. 私は息子を塾に通わせます. За би хүүгээ дамжаанд явуулдаг. За ийм хэлбэр болно. 練習日問題2. За 2 дугаар дасгал. За энэ бас энгийн хэлбэр дээр өгсөн байгаа өгөгдлийг бүгдээрээ шийкийн хэлбэр рүү шилжүүлнэ. Жишээг хамтдаа харъя. Сирио копишимашта. Бичиг баримтыг копицсан. За эндээс шийкийн өгүүлбэр нь Бучо ва Такахаши сан ни сирио кописасемашта. За хэлцээний дарга Такахашигаар бичиг баримт копидуулсан гэдэг өгүүлбэр авсан байна. За бүгдээ
мэдээлэл эмхэтгсэн. Бучоо ва сатуу санны дэта ау матуме сасемашта. Хэлцээний дарга сатуугаар мэдээлэл эмхэтгүүлсэн. Ни файл руу моттекимашта. За бичиг баримтууд файлыг авчирсан. Бучоо ва мирасанны файл руу моттекусасемашта. За хэлцээний дарга мирагаар файлуудыг авчруулсан. Сан кайгино жунби оо шимашта. Хурлын бэлтгэл хийсэн. Бучоо ва Сузуки санны кайгино жунби оо сасемашта. Хэлцээний дарга Сузукигээр хурлын бэлтгэл хийлгэсэн. 4. Шорүй оо тодокемашта. Бичиг баримтыг хүргэсэн. Бучоо ва Хаяши санны шорүй оо тодокесасемашта. Хэлцээний дарга Хаяшигаар бичиг баримтыг хүргүүлсэн. За IMC рүү хүргүүлсэн байна те. Мондай сан. За 3 дугаар хэсэгт бол бас өгүүлбэрийг өгөгдсөн байгаа. Тэрийг бүгдээрээ шейкээр хувиргана. За 1-р өгүүлбэр. Yoru wa abunai desu. Musume wa 9 時までに帰っています。гэсэн өгөгдөл байна. Оройдоо бол аюултай, охин маань 9 гэхэд харж ирдэг. За энэ өгүүлбэрийг Yoru wa abunai no de musume o 9 時までに帰らせています. Орой аюултай учраас охиноо 9 гэхэд хариулдаг. За 2. 成績が良くないです。息子は塾に通っています. За дүн тийм сайнгүй байна. Хүүгээ дамжаанд явуулдаг гэдэг энгийн өгүүлбэр. 成績が良くないので息子を塾に行かせています. За сурлагын дүн таагүй байгаа учраас хүүгээ дамжаанд явуулдаг. За энэ магадгүй алга бутан хүчээр явуулчих магадгүй юм те. 3. 朝は忙しいです。娘は朝ごはんの準備を手伝っています. За өглөөдөө бол завгүй байдаг. Охин маань өглөөний хоолны бэлтгэл хийхэд тусалдаг. За шигийн хэлбэрлөө. 朝は忙しいので娘に朝ごはんの準備を手伝わせています. За өглөөдөө завгүй байдаг учраас охиноороо өглөөний хоолны бэлтгэл хийхэд туслуулдаг. За тэнд мусумэний гэсэн байгааг анзаараарай. 4. 犬を飼っています. За нохот ижээдэг. 息子は犬の世話をしています. Хүү маань нохоогоо хардаг, арчилдаг гэж байна те. За энэ өгүүлбэр нь 犬を飼っているので息子に犬の世話をさせています. Нохоо тэжээж байгаа учраас хүүгээрээ нохооны арчилгааг хийлгдэг. За энэ нөгөө амтан тэжээх энтерстэй сива өсрүү гэдэг үгийг ашигладаг. За энэ бол нийлмэл үг учраас энийг цээжлэх зүгээр хаа. За ийм хэлбэрлүү шилжих нэ. Хай цэгийн мондай юм. За 4-р хэсэгт ямар даалгавар гарч байгаа бол 娘がカレーを作りたいと言ったので作らせました. Охин маань каре хиймээр байна гэж хэлсэн учраас хийлгсэн. За энэ зөвшөөрөл олгосон байна те. 2. 息子がキャンプに行きたいと言ったので行かせました. Хүү маань цуснд явмаар байна гэж хэлсэн учраас явуулсан. 3. 息子がアルバイトをしたいと言ったのでさせました. За хүү маань цагийн ажил хиймээр байна гэж хэлсэн учраас хийлгсэн.
娘がフランスへ留学したいと言ったので留学させました. За охин маань Францад сурмаар байна гэж хэлсэн учраас сургасан. За цукур асемашта, икасемашта, сасемашта, рюгаку сасемашта бүгд шийкийн хэлбэрлэл хувирсан байна. За гэхдээ энэ бол зөвшөөрөл олгож байгаа хэлбэрээр орж байгаа гэдгийг анзаарсан баха. За мондайго 5 дугаар дасгал дээр болвол нөгөө өөрийнхөө хийх гэж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд илдэг хэлбэрээр асууж байгаа. Тэ итадакимасенка гэдэг хэлбэрийг залгана. За нэгдүгээр өгөгдөл. Нимоцу ороштай дес. Кокони шибараку курума о томемас. За энэ өгүүлбэр нь Нимоцу ороштай ноде кокони шибараку курума о томесасете итадакимасенка. За ачаа буулгамаар байгаа учраас энд хэсэг машина тавьж болох уу? Машиныг маань тавиулаад өгөөч гэсэн хэлбэр. 2. 空港へ両親を迎えに行きたいです。来週の火曜日は4時に帰ります. За энэ өгүүлбэр. 空港へ両親を迎えに行きたいので来週の火曜日は4時に帰らせていただけませんか? За онгоцны буудал хүртэл ээж аав хоёрыгаа тосгоор явах гэж байгаа болохоор эх 7 хоногийн мегмар гарагт 4 цагт харж болох уу? За монгол дээр бол тэгж орчуулна тий. За айгу хүчлэн гэвэл 4 цагт хариулаад өгөхгүй юу гэж бас орчуулж болох юм. 3. 資料を整理したいです。この会議室を使います. За энэ өгүүлбэр нь資料を整理したいのでこの会議室を使わせていただけませんか? За бичиг баримтыг цэцэлмээр байгаа учраас энэ хурлын өрөөг ашиглаж болох уу? 4. 庭がとても綺麗です。写真を1枚撮ります. За хашаа бол үнэхээр гоё юм аа. Нэг зураг авъя гэдэг хэлбэрээс 庭がとても綺麗なので写真を1枚撮らせていただけませんか? За танаа хашаа үнэхээр гоё болохоор нэг зураг авч болох уу? За энэ дээр кирей гэдэг нь наа тэмдэгнэр учраас наагаа чиглэнэ. Нууд авах та. Нанууд гэсэн байгааг анзааръя. За үргэлжлэл нь 5. 日本のお年寄りの生活について調べています。お話を聞きます. гэдэг өгүүлбэрээс 日本のお年寄りの生活について調べているのでお話を聞かせていただけませんか? За Японы өндөр настай хүмүүсийн амьдралын талаар шалгаж нэгтэлж байгаа юм л учраас танаас юм асууж болох уу? Таны яриаг сонсч болох уу гэж асууж. 6. 前から興味がありました。この仕事をやります。前から興味があったのでこの仕事をやらせていただけませんか? За бүр өмнөөс сонирхолтой байсан учраас энэ ажлыг хийлгээд өгөөч. За энэ дээр аримашта буюу өнгөрсөн цаг дээр байгаа. Тийм учраас нуудэ авахын тулд нөгөө өвцөө хэлбэрлүү шилжих хэрэгтэй тий. Тэгэхээр атта болно штэ өнгөрсөн цаг дээр. За энийг манай хүүхдүүд 10 нуудэ гэж бичсэн байсан. Алдаадсаарай. はい、続きまして子供に習わせたいことというテキストを翻訳してくださいという宿題がありましたね. За一緒に翻訳していきましょう. За хүүхдэд сургамаар байгаа зүйл гэсэн сэдвийг орчуулаарай гэсэн гэрийн даалгавар байсан. За бүгдээрээ хамтдаа эхийг уншаад орчуулад явна. 日本人の親が小学生の子供に習わせたいことは何か調べた. За Япон аав ээж нар баг сургуулийн хүүхдэд сургамаар байгаа зүйл юу юм болоо гэдгийг шалгаж
人は水泳と答えた。За 40%, хүмүүсийн 40% нь усан цэлэлт гэж хариулсан. Карада가 жовуни нару карада. За их чирэг эрүүл чирэг биетэй болох учраас. Сорэкара кодомо ни ски на кото о сасетай то омоттеру хито га 30% гурай ита. За тэгээ хүүхдтэй дуртай зүйлийг нь сургамаар байна. Дуртай зүйлийг нь хийлгэмээр байна гэж бодож байгаа хүмүүс 30% байсан. Соно цуги ва пиано то эйго о наравасетай то кутаэта хито га оначи гурай датта. За түүний дараа төгөлдөр хуур англи хэлийг сургамаар байна гэж хариулсан хүн бараг адилхан байсан. Соште сүүжи рокубан мега соробонда. За тэгээд биерэн бичлэг 6-ад нь бол сампан орж байсан. Эйго ва шорай якуни татсуши пиано га хикетари кирей на жи га какетари сuru no wa сутеки на кото да. За англи хэл бол ирээдүйд нь хэрэг болно. Төгөлдөр хуур тоглож чаддаг, маш гоё цэвэрхэн бичиж чаддаг байх нь үнэхээр сайхан зүйл. Соробан ва фуцуу но сейгатсу де ва мо цукаваренай га соробан о нарау то кейсан га хаяку декиру ёуни нару. За сампан бол энгийн амьдралд бүр ашиглахтаа болсон хэдий ч сурсан байхад бол хурдан бодож чаддаг болно. Сорэдэ нихонде ва има мо нинкига ару. Тиймээс Японд одоо ч эрэлт хэрэгцээтэй алдартай байдгаа гэж. За бүгдээрээ доорх график гарсан байна тий. За энэ дээр хамгийн ихний байранд CA буюу усан цэлэлт орно гэдгийг жишээгээр өгсөн байна. За түүний дараа нинки байгаа нь юу вэ? Скина кото о сасетай буюу өөрийнх нь дуртай зүйлийг хийлгэмээр байна гэдэг нь 30 орчим байна. Дараад нь пиано. За төгөлдөр хуур, тэгээд эйго. Англи хэл хоёр бол бараг адилхан байсан те. Сургамаар байгаа зүйлийнхэн дотроос. За түүний дараа юу орж илаа санаж байна уу? Шүүжи буюу биерэн бичлэг. За ихгүй цэвэрхэн бичиж сурах тийм ээ. За хамгийн сүүлд ямар юм гэж ярьлаа? Соробан буюу сампан орно гэж ярьсан тийм ээ. За ингээд өөрсдийнхөө алдааг сайтар харна, орчуулга бүрэн хянана. Бүх дасгалын орчуулгыг хойдолтон зөв хариутай өгсөн учраас бүгд эргээгээд өмнөх хичээлийн гэрийн даалгаврыг харна. За энэ удаад бол гэрийн даалгаварт өөрийнхөө зөвхөн алдсан хэсгийг дахиж зургийг аваад явуулна. За ингээд өнөөдрийн хичээл өндөрлөж байна. Оролцсон хүмүүстээ баярлалаа. Баяртай.